Сайн байцгаана уу их хүндэт үзэгчтэй. 60 секунд маань үргэлжилсээр байна. Өнөөдрийн дугаараараа та бүхэндээ гайхалтай хоёр залуу жүжигчнийг уулзах болно. Ингээд миний зүүн гар талаас жүжигчин уугна. Сайн байна. Сайн аварж ирэн. За ингээд миний баруун булангаас залуу жүжигчин шүүдэрцээ. Сайн байна. Тэр уулзж байгаа. Сая л уулзж байна. Энэ гоё нэвтрүүлгээр уулзж байна. За ингээд юу айл да шинэхэн залуухан жүжигчнийг илүү төлхөө танилцуулъя гэж бодож байна үзэгчтэй. Ингээд шүүдэр цэцэг маань үдсэн хүмүүс бол сайн мэдж байгаа. Валентины цагт тэгээ та хоёр маань нэг кинонд хамтарч тоглож ирсэн шүү дээ. Нэг хин Нюансын амраа гэдэг та хоёр нийлээд гоё кино хийжсэн. Тэгээд тэр кинон дээр манай шүүдэр цэцэг маань тоглож байсан. Гэдгээр нь ичнээ одоо үдсэн үзэгч таньж байгаа. Тэгээд шүүдэр цэцгийн хувьд Валентины цагт анхны кино байсан уу? Яг анхныхаа л байгаагүй л дээ. Гэхдээ анхны бас амар чухал тийм дүр байсан. Тэгээд ямар ч байсан чадах чинээгээр ажилласан. Тэгээд хамт тоглосон угнаах маань бас маш их дэмжсэн. Тусалсан маш олон зүйлийг зааж өгсөн. Тэгээд хамт одоо тэр уран бүтээлийг бүтээлсэн бүх одоо баг хамт олон маш их дэмжсэн болохоор магадгүй гайгүй болсон бах гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед ингээд жүжигчдийг харж байгаа тэр эмэгтэй жүжигчдийг анзаарэгдэж байна л да, залуу жүжигчд маань. Тэгээд энэ сайхан залуунаас нэг сайн гоо үзэсгэлэнтэй тий ийм гоё байгаа тэр их олон залуу жүжигчид ер нь ингээд сэтгүүл дээр ямар зураг холдог гэлээ. Нүцгэн зураг. Тий, нүцгэн зураг авахулдаг тий. Тэгээ шүүдэрцгийн хувьд бас тэр заншлыг дагах бодолтойгоо ер нь ямар бодолтой байгаа. Мэдгүй одоогоор л авахсан юм байхгүй л шүү. Гэхдээ ер нь их айтайхан санал орж ирвэл ер нь яах вэ? Мэдээж залуунаас хүнд ганц л болд ш тийм үстэй. Өөртөө сэтгэл хангалуун тэгээ би хаагаа бэлдсэн бас Хайрлаа гэж байгаа юм байна ямар ч. сэтгэл зүрхээ тийм бэлдсэн цагтаа магадгүй хизээ нэгэн цагт болохыг үгүйсэхгүй шүү. Яг одоо л амлж хэлж байна. За тэгэхээр яг одоо нэвтрүүлгээр үзэж байгаа одоо тийм ээ сонин сэтгүүлийн одоо эзэд буюу сонин сэтгүүлийн сэтгүүлчнэр тийм ээ зурагчд хэрв та бүхэн үзэж байгаа бол залуу жүжигчин шүүдэрцэг маань та бүхэн тавиулцсан байна гэж ойлголоо шүү. Та бүхэн бас тийм ойлголттой байгаарай гэж хэлмээр байна. За энэ бол нарийн байлаа. Тэгээ өнөөдөр та хоёрыг яах гэж урьсан бэ гэхээр 60 секунд гэдэг маань их учиртай. Та бүхэн нэг сэдв өгнө. Тэгээд энэ сэдвээр 6хан ширхэг юм самбар байгаа. Тэгээ самбар дээр одоо тааврын хариу байгаа. Тэрийг бол гэхдээ шууд үгээр нь хэлэхгүй, шууд утгаар нь хэлэхгүй, тийм ээ. Тэрийг тойроо утгаар ямар нэгэн байдлаар нөгөө оролцогчтой тайлбарлуулж нэрийг нь хэлүүлэх нэ шүү дээ. Тэгэхээр эхний таавар маань одоо бид гурван голд байна. Энд хүн болгон өөр ингэсэн амьдралдаа ингээд их олон хоббитэй байдаг шүү дээ, тийм ээ. Жишээлбэл уугна ямар хоббитэй вэ? Би бол одоо хобби гэхээр спортод их хоббит. Хүүхдүүд спортод. Ер нь баг залуудаа спортоор хичээлж байсан. Хөнгөн атлетикгүй нь хоолцгүй нь эцэж төрхөө царайгаа хөхөрдөх гэж байна. Толгой тарихгүй гэл. Хөнгөнөр ярьцгийг. Бүжиглэх дуулах. Бүжиглэх дуулах гомн сайхан. Тэгээ бид нэр хоббигаараа сүүлийн үед бас гошин уран бүтээл хийж байгаа. За. Тэгээ бүжиглдэг дуулдаг жүжиг хийж байгаа. Тэгэхээр ийм нэгэн хүсэл зэрэмэлзэлтэй хоббит. Одоо бүжиглдэг дуулдаг юу гэхээр ч одоо мюзикл маягийн юм. За мюзикл тэгээ яг зөв мюзикл гэхээс илүү хөгжимсдэр хам. Шинж. Зүг. За тэгэхээр би ерөөсөө юу айтаа. Хоёр өөрсдөө хин төрүүлж эхлэхийг сайн мэдэхгүй байх шиг байна. Би та хоёр тусалцаа үзүүлэе гэж бодож байна. За тэгэхээр ингээ би даалгавар өгье. Тэгээд гар барилтаа хийж хөө. Гар барилтаа нөө. Гар барилтаа чи ялагдаж магадгүй. Ялагдаж магадгүй. Миний бодлоор ингэж бодож байна. 32 цагаан лох гэж үүдэх штэ. За тэрэн шиг 60 цагаан шүүдэр цэцэг гэл. За шүүдэр цэцэг маань ягаан хувцас өмссөн байна. 60 ягаан шүүдэр цэцэг гэд хин олон нэг ягаан шүүдэр цэцэг, хоёр ягаан шүүдэр цэцэг, гурван ягаан шүүдэр цэцэг гэх юм уу тий. За ингээд дууссан шүү. За чинийх 3. За одоо шүүдэр зүгмэд асууж штэ. Энэ зэхгүй. Яг л өсөлтөө бол өсөлтөө л байх хэрэгтэй. Ерөөсө 60 секунд бол ерөөсө нэг жаягаар ерөөсө ойлгомжтой. Ерөөсөө ямар нэг үйлдэл хийж гисэн бол тэгэл өнгөрөө цаг хэцэгсэн. Нэг зүйлийг ихлээд асуучих. За ялсан нь тайлбарлах юм уу, ялсан тайлбарлах юм уу? За ялсан ч болно шүү дээ.
За тэгвэл Эхлээд тохирч. ялагдсан нь Гэхдээ ингэх байхгүй. Ясна нь тайлбарлах байхгүй. ялсан тайлбарлана. Ялсны үйлдэлээр Тайлбарлаад тайлбарлана. нөгөө Ясны самбараа барина. Ясны самбараа барь, ялагдсан Ялсны самбараар яа. ялагдсан тайлбарлая. За ойлгоцоо. Ялагдсан гэж ярьж байгаа сте. За хин нэг хэлэх юм. За миний бодлоор эмэгтэйчүүд үргэлж ladies first гэх нэг gentleman гэдэг. Тэгэхээр Тэгээ би одоо угнаахыг өмсөн хувцаар нь нэртэн. одоо ерөөсөө чамаар л одоо хэлэх байхгүй юу? Нэг ягаан шүтцэг, хоёр өөрөө юу? ягаан шүтцэг тий. Угнаахыг Нэгэн сайн эмэгтэй хүн болж 60 ягаан шүүдэр Тэгэхээр ч яг сонир болчихгүй. Уугнагаар хэлэх хэрэг чи уугнаа өнөдөр их сонир өнгөтэй болсон юм тий. Нэг цэнхэр уугнаа, хоёр цэнхэр уугнаа. Нэг цэнхэр уугнаа. Цэнхэр уугнаа авах гэдэг байгаа. Тэгэхээр ерөөсөө сайхан. За би нэгэн сайн болж нэг 60 ягаан шүүдэр цэцэг нэг амсгаагаар тоолё, нэг ягаан шүүдэр цэцэг, хоёр ягаан шүүдэр цэцэг, гурван ягаан шүүдэр цэцэг, дөрвөн ягаан шүүдэр цэцэг, таван ягаан шүүдэр цэцэг, 6 ягаан шүүдэр цэцэг, 7 ягаан шүүдэр цэцэг, 8 ягаан шүүдэр цэцэг, 9 ягаан шүүдэр цэцэг, 10 ягаан шүүдэр цэцэг, 11 За 10 жилдээсээ яваад. За яриад байна шүү. За би ялах юм бол тайлбарлана те. Ялах юм бол чи самбараа барина. Ялагдах юм бол тайлбарлана. Ялагдах юм бол би тайлбарлана. Тайлбарлана. Самбараа барихгүй шүү дээ. Чи 10 дээр зогсно. 10 дээр зогсно те. Зээ би нэгэн сайн ир хүн болж 60 ягаан шүүдэр цэцгийг нэг амсгаагаар хэлье. Нэг ягаан шүүдэр цэцэг, хоёр ягаан шүүдэр цэцэг, гурван ягаан шүүдэр цэцэг, дөрвөн ягаан шүүдэр цэцэг, таван ягаан шүүдэр цэцэг, 6 ягаан шүүдэр цэцэг. Асаа Дуусаа. За ингээд шүүдэр цэцэг маань ялагч гэсэн учраас самбараа барих юм байна. Тийм ээ. За би ингээд абогийн хэлсэл ингээд авчи. За анхаар цаг явлаа. Цаг. Инех баярлах. Хобби. Ямар нэгэн үйлдэлийг хэлэх юм байна. Харах. Алгасаж болно. Тоглох. Алгасаж болно. 20 секунд өнгөрч байна. Зүөх. Харах. Зил. Тодрох. Алгасаж болно. Алгасаад Йоо за алгасан. 30 секунд өнгөрлөө. Машин жолоодох, барих. Тоглох. Гейм, тоглоом тоглох. PC. 15 секунд үлдээ. Бичих. Гэрээ байгуулах. Наах. 5 секунд үлдээ. Дахиад. 4 3 Загтал мах. 2 1 цаг дуустаа. За ямар юм бэ? Чаас амаргүй. Амаргүй. Бүгдийг хаанах гэж бодож ирсэн. Чи хаашаа юм бэ? Чи үзэх гээд байгаа юм шиг. Кино үзэх гээд би хэлээд ирсэн шүү. Гэхдээ гарах гэж Энэ кино үзэх гэдэг чи одоо хобби руу орох болоо та тий. Тийм шүү дээ. Кино үзэх хобби шүү дээ тий. Тэгээ таагаалах гэсэн кино үзэх кино. Анаас хэлчихсэн. За. За чиний буруус шүү. За уучлаарай миний буруу. Сая сүүлийнх бол марк цуглуулах байсан юм аа. Тийм. Марк цуглуулах чинь бас нэлээ өнгөтэй хобби доор шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар хэдийг тааж байсан юм аа? Цаа юу? Та тэгж хоёрыг л таалаа да. Гурыг таасан. Буруу шүү дээ. Марка таагаагүй шүү дээ. Хийсэн шүү дээ марк. Марк гэж хэлсэн. Хийсэн. Марк Хийсэн цуглуу шүү тахаа. дээ. Кино таагаагүй. Эмэгтэй хүн орсон учраас яг хоо энэ удаа дэмжлэг үзүүлээ бас яаж хоёрны дараа Зарагч. Хийсэн юм аа, хийсэн. Яг марк хийсэн би. машин PC марк цуглуулахыг амжилттай таалаа. Тэгэхээр үзэгчтэй яг одоо залуу жүжигчин шүүдэр цэцэг өөрийгөө хэр зэрэг чансааны жүжигчин бэ гэдгийг одоо та бүхэнд үзүүлэх гэж байна. Бүгд дээр анхааралтай үзэх болно шүү. Энэ бас хобби үстэй. Бас адилхан Энэ чинь хоо. юу яах юм бэ? Нөгөө тайлбарлах тий. Одоо наад хобби чи ерөөсөө нэг нэр өгөхтэй үлэхтэй л харшсан байгаа шүү. Тийм юм хийх, ийм юм цуглуулах, ийм юм тоглох. Тий. Одоо чи тайлбарлалтай үгээр. Үгүй үүлдээ. Бас үүлдэр юм. Оо за. За яг таних шиг. Тэгвэл ялгаа түрүү нэг цагаад авах. За бэлэн үү? Бэлэн. Шүүдэр цэцэг бэлэн үү? Ингэж та. Үзэгчтэй та бүхэн бэлэн үү? Анхаар. Цаг явлаа. Хаал идэх. Зөв. Энэ штэ. Ууш тэ. Хөгжим сонсох. Аха.
Зөв. Унтах. Зөвтэй. Худлаа хавж игээр. Зурах. 30 секунд өнгөрч байна. Зүгээр одоо хангалттай зөв. Цаг үл байна. Мөнгө тоолох. 0 цаачлах. За наадах өшөө өөр. 15 секунд үлдэж байна. Мөнгө тоолох. Мөнгө цуглуулах. Зоос цуглуулах. Амжилттай таа. Сая сүүлийн 30 секунд аяга дороо. Үнэхээр амжилттай таалаа. Ямар хугацаанд 6 самбараа тааж нэрийг хэлцэж чадсан гэж бодож байна. 40 секунд. За ерөнхийдөө цагийн баримжаа бол ер нь бол уг нь бол нэлээд баримжаатай юм байна. 53 секундэд 6 самбараа амжилттай тааж хэллээ. За. Хоёрт хоёуланд чи баяр хүргэе. Баяр хүргэе. Мундаг байна, мундаг байна. Тэгээд аяас хойд нэлэхгүй. Тэгтээ сайн харж байгаа нэг л их. Энэ хобби дундаас бол бас нэлээд үнэтэй хобби шүү. Тийм байна. Энэ чинь. Гэтэ энэ бол ойлгох бас хэцүү юм байна. Хэцүү юм байна. Гэтэ аргагүй жүжигчин хүн гэж бас үнэхээр чадвартай мундаг гэдэг нь үзэгсээ Би тав ингээд сайн харлаа. Ингээд хаа би ойлгохгүй. Яагаад Ингээд окей гэж биш энэ чинь ингээд болоо. ингээд зоос. Энэ чинь одоо туулаа зөвлөх туулаа найрс. Би ихтэй мөнгө тэгээд юм бөөрхийг хэлээд байгаа шүү. Зөв. Мөнгө. Хэлээд байсан л таас. Үдэгчтэй 60 секунд үргэлжилсээр байна. Ингээ манай 2 дугаар шат маань эхлэхэд бэлэн боллоо. За та хоёрыг би нэвтрүүлгийнхаа ивент гэж fuse тэгээд дайлъя гэж бодож байна. Манай 2 дугаар шат маань эхлэхэд бэлэн боллоо. Энд яг түрүүний адил 6 самбар буюу 6 даалгавар байгаа. Энэ 6 даалгавар дээр үг байгаа. Та энэ үгийг хоршоо үг, холбоо үг, тойрон утга, ойролцоо утга, хөдөлгөөн, дуу, аваа бүх юмаа оролцуулаад энийг өөрийнхөө хамтрагчтай тайлбарлахад туслах болно. Орцогчд маань бэлэн хэсгийг асуумаар байна. Угнаа бэлэн. Шүүдэр цэцэг бэлэн. Анхаар. Цаг. Ахтар осол аваар болдог шүү дээ. Тэгээд нэг хүнсний нэг хажуу талаас нэг улаан машинуудтай хүмүүс Мөргөлдөх. гараад идэх шүү дээ. Машин. Юу Цагдаа. ингээд Ерхэд мэрэгжил байна. Дэлбэрэх. тэрийг яадаг үлээ. Зохицуулна. Ингээд шатаж матсан юм яадаг үлээ. Унтрaan. Зүйтэй. Зохиол юу нэр хэвдэг үлээ? Цаас. Юуны цаас үлээ? Бичгийн цаас. За. Амжилттай дараа зөв. Ямар 25 секунд үлээ. Эрдэт юу гэдэг үлээ? Дивсдэг, Хис. хамддаг. Зүйтэй. Нөгөө энэ гэдэг нөгөө ос гаргадаг юм шиг үлээ хөдөөнийх ингэж ирүүлдэг. Ингээд Дамар. 10 секунд үлээ. Дамар утас. яадаг Дамар утас. Эр. зөв. 5 секунд. Shit. Нэг. Цаг дуснаа. Санийхтэй Хомсыг яадаг л яхдаг. Хомсны бодог шүү. Хомсыг яадаг л шүү. Болохгүй байдаг л. Энийг бол ерөнхийдөө тайлбарлахад нэг маникюр гэж хэлсэн бол тийм ээ. Тийм. Ихэд ойрхон байлаа гэж бодсон. Маникюр гэхэд чи хомсны бодог. тий. Үндсэндээ дөрөн бол яг саяных шиг үргэлжлээд явна. Би бас өөрөө энэ үгнүүд ерөөсөө мэддэггүй. Гэтэ яг хаа таяр харуулахаас өмнө би харчээ. Энэ бол Хавчаар амархан байлгүй. энэ бол лонгтой хүн бол энэ 10 секунд намжина. Тийм үү. Тий. За ингээд та хоёртай амжилт хүсье. За. Үзэгчдээ манай 2 дугаар шатны маань 2 дахь таавар 2 дахь 6 самбараа таах цаг маань эхлэхэд бэлэн боллоо. Угнаа бэлэн үү? Бэлэн. Шүүдэр. Бэлэн. Цаг. Ба. Амьдрдаг том битэй амьтаа. Мацаа гэх юм уу би? Бас хоёр өөр байна. Нөгөө нэг дандаа баам ингэж авч явдаг юм. Цүнхөө мэдээч. За.
За 15 секунд ингээд болсон байгаа нэг хамт ингээд давхдаг тийм Зэр хөрөөс хамтдаа тийм одоо монголчуудын хиймэр ингээд монголчууд амар дуртай. мөр. Ямар мори. Ямар мөрөө. Ингээд хамт чухтаас. мөр. За. Нэг юм ингээд яагаад ингээ амар баярлдаг тэр юу вэ? Тэр гинт билээ. Үгүй яаж яхаар ингээд яадаг лээ. Одоо юу Хүүхэд ирэх. үгүй нөгөө ингээд 15 секунд үлээ. За маань. за ингээд гэрт ингээд нөгөө уур ингээд 5 секунд үлээ. гоё болдог. Цэвэр агаад. 3 Аха. 1 цаг. Тав. Юу бөөрийг хийж ирчих. Үгүй. Үгүй хатаа ёо. Юу аа залхаар баяр. Тэгээ явчаад яадаг юм болохоор юу гэдэг дээ гэж асуучихсан. Тийм үү. 60 секундэндээ амжиж Тааж чадсангүй. тааж чадсангүй. Гэхдээ энэ бол шандах зүйл биш. Ягаад тэгэхээр одоо 3 дугаар шат бол байгаа. Тэгээ 3 дугаар шатанда бэлтгээд та хоёрыг Fuse-ийнээс нэг сайхан сингл балгачих. Манай өсгөгийн хэлдэг Пүүзи TV. Пүүзи TV. За ингээ үзэгчтэй 3 дугаар шатан дээр эргээд уулзцгаая. Үзэгчтэй бид бүхэн эргээд 60 секундээр уулзаж байна. Одоо бидний 3 дугаар шат маань эхлэхэд бэлэн болж байна. Тэгэхээр манай өнөөдөр оролцож байгаа шүүдэр цэцэг, жүжигчин уугнаа хоёр маань тун удахгүй бас тайсны уран бүтээл эхлэх гэж байгаа гэж би сонссон л доо. Тэр яг. За тэгэхээр юуны төрөнд энэ гайхамшигтай хаврын өдрийн үчийн гоё үндийг бүх үзэгч залуучуудтай хүргэмээр байна. Тэгээ энэ ярианаас хэлсэн цэг болоо гэж бодож байна. Уран бүтээлч тэргүү хавар болоод 27 цаг хэлэхээр уран бүтээлийн бэлэг барьж эхэлдэг. Ялангуяа дурлал тосууд гудамжаар дан нингэн найтан хувцастай хөтлөгцөж алхацсан шууд энэ жиргэн тий навчны өнгө байгаль дэлхийн гоё өнгөөцөж эхэлдэг. Яг энтэй адилхан уран бүтээлч бас өнгөөцөж эхэлдэг. Тэрнтэй адилхан Найзуу театр маань Найзуу театрынхаа санаачлагаар тайзны шинэхэн уран бүтээл 4 сарын 12-ноос нээлттэй хийн. За 4 сарын 12-ноос тусгаар тогтнолын ордонд нээлттэй эхэлнэ. За энэ хөгжимт драм гэж нэрлэж байгаа. Бидний угаасаа миний төгссөн мэргэжил бол хөгжимт драм байдаг. За энэ юутэй вэ гэхээр одоо мюзикл гэж жижиг байдаг тийм ээ. Мюзиклийг бол хүмүүс аягүй сайн мэддэг болсон. Тэр бол гайхамшигт хөгжмийн зохиол, гайхамшигт дуу бүжиг нийт дор зохицуулсан зүйлийг хэлдэг тийм ээ. Дийлэх 80%-аас дээш дуу хөгжим дуурж иж мюзикл гэдэг. А манайх бол яг 50-50% хүмүүс тэндээс юу үзэж таашаал авах вэ? Гоё дуулдаг. Дуучид жүжигчдийн хэрхэн яаж дуулж байгааг, хэрхэн яаж мэрэгжлийн төвшөнд бүжиглж байгааг үзэх боломжтой, тийм ээ. Тэгэхээр нэг дуурайх биш, яг өөрөө яаж илэрхийлж гаргаж яана бэ гэдгийг мэрэгжлийн төвшөнд үзүүлнэ. Тэгээд баг бүрэлдэхүүний хувьд танилцуулахаар илүү их сонирхолтой болов гэж бодож байна. Манай энэ удаагийн гинтийн бэлэг жүжигэнд бол Монгол соёлын тэргүүний ажилтан нар мандах усан драм театрын жүжигчин. За мөн драм театрын жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгон цэцэг манай анги охин тийм ээ. За эрэгтэйгээс эмэгтэйгээ тусгач. За тэнгүүтээ Киви амтлагийн дуучин Уланбаяр уу Ука. Оо за Ука маань тэгэхээр одоо жүжиглэн. Укаг бол дуу жүжиглэхийн хүмүүс мэднэ шүү дээ. Одоо яаж хэрхэн жүжиглэх вэ? Тэгээ ер нь ингээд клипээр үзэж байхад Ука чинь бас нэлээд бас юутай байдэн шүү. Айгуу тоглолт сайтай тийм мундаг маяг. Тэгээд энэ бол тайз шүү дээ тийм ээ. Тайз гэдэг бол хамгийн том шалгуур байхгүй. Тийм дийлэгт телевиз гэдэг чинь нэг ондоо бас тайз гэдэг чинь шууд амьд орчингоор явж байгаа тийм. За тэгээ шүүдэр цэцэг маань орж байгаа. Хамгийн залуу том жүжигчин. Эрэгтэйгээс Гайс самтлагийн дуучин жүжигчин Лавга. Оо бид нар чинь нэг багшин шавна шүү дээ. Яг л нэг үеийн залуучууд оролцож байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр түрүүн уугнаа маань хэлж байгаа хаврын улирлын сайхан бэлгээ тийм ээ гинтийн бэлэг. Тэгэхээр хаврын улиралд дурлах бас нэг хэдийн шалтгаанууд мэдээж хүн болгонд байгаа тийм ээ. Тэгэхээр түрүүн бол уугнаа маань дурдлаа шувууд жиргэх осууд ингээд удамжаар алхах гэх тийм. Өөр бас нэг эрэгтэй хүн талаас бас их дуртай хаврын шалтгаанууд байгаа шүү дээ. Зүгээр их чинь нэрлэхгүй шууд хэлчихгүй. Жишээ нь эмэгтэйчүүд октоодын маань хувцалтанд нэгэн өөрчлөлт орж ирдэг. Нэмгэн нойтон болоод гоё уртгүй. Нойтон ч юу аах вэ? Гоё тийм гоё мөр гараад гоё өсний цэцэлтэй өөрчлөгдөв. Спорт машинууд нэмгэн. Тэрнээс нэг хувцас байдаг шүү. Өөр юм яриад. Тэрнээс нэг хувцас байдаг шүү дээ. CDS гараад ингээд гоё спорт машинууд нэмгэн обуудтай дуугаа тавиал тий цааваа. Хөгжмөө чамлаад. Гоёдаг тий. Тэгээ замын хайж байгаа чинь богинохон банзартай спортууд явж байгаа. шилдэг. Хавар дурлах залуучуудыг одоо тий
хамгийн дуртай бас нэг дурлах шалтгаан бол шилэн дэрхгөө өмссөн бүсгүүчүүдийг авах сайхан байдаг шүү дээ, тийм ээ. За тэгвэл шүүдэр цэцгийн маань хувьд тийм ээ. Хавар дурлах бас нэг гоё шалтгаан болж байна шүү дээ. Залуучууд ямар болдго юм бол? Тэгэл бас ерөнхийдөө адилхан шүү дээ. Нөгөө боди одоо. Тэгээ бас идэхгүй болсон байна. Тийм тэгэл нимгэн нот хувцас өмсөөл боди модын дан анхаарал тэгээд мак өмсөөл амар зүүн тэгэл Энэ яагаад би нэг юм ойлгохгүй байна л да. Монгол хэлэнд ингээд сонин хоршоо өгнөд байдаг шүү дээ. Жишээд би үлгэр хэлэхдээ эртээ урдын цагт нэгэн эмгэн өвгөн хоёр амьдарч яжээ гэх тийм. Нэгэн нэг гэсэн мөртлөө яагаараа эмгэн хоёр болчихдөг юм. Яг тэрэн шиг сая та хоёр хоёулын дээр ажиглагдлаа. Яагаад нэмгэн нойтон хувцас гэдэг. Энэ бас Монгол одоо хавар бол нойтон агуулга. Гэтэ хавар нойтон хувцас өмсөөлөх хүн яагаад вэ? Хатгаа авч таа. Тийм үгүй энэ юу ахгүй. Нимгэн хувцас өмсгөр яах вэ? Яг юу илэрхийлээ? Юу тийм. Нимгэн хувцас өмсөө явж байгаа хүн хараад одоо өөр яах вэ? Даарнаа гэж бодлоо. Авас гоё харагдаж яг шууд харагдаж яах вэ? Ямар сайхан гоё юу мэдээ. Гоё нэмгэн хувцас өмссөн юм. Юу хараад юу мэдэрдэг вэ? Вау. Бэйнад мэдээ нэргээс. За маш их баярлалаа. За ингээд үг олдож өхөр олдлоо. 3 дугаар шат маань эхлүүл яасан юм бэ гэж бодож байна. Бас байгаа шүү. За ингээд 3 дугаар шатанд та бидний мэдих олонний танил хүмүүс. Энэ хүмүүс маань ямар салбарын хүмүүс гэж болно. Гэхдээ энэ хүмүүсийг танихгүй хүн бол баг байхгүй байх гэж бодож байна л доо. Гэж найдаж байна. За энэ хүний 6хан хүн л байгаа. Олонний танил алдартай нэртэй хүмүүс. Анхаар цаг. Ийм малгай өмсөд дуулаад байдаг дуучин шиг билээ сүүлийн үед. Биш ээ. Мэдээж хойл явдаг штэ. Төгөлдрөө ураа чирээ явдаг дуучин шиг билээ. Жонгоосоо олоотой залуу байдаг шүү дээ. Аз дэлхийд номер 1 болоод байгаа штэ. Сармагчин гултай бүжгэл гитараа шиддэг хэлээ байна. Бүжгэл гэдэг байна. 20 секунд үргэлжлүүлсэн байна. Хүүе. Хүүе. Төгөлдөр ураа гэж чирээ яваад байдаг. Яг ингэ малгай өмссөн. Аз 30 секунд үргэлж байна шүү. Хам сусар армах ямар яруу найрагчийн шүлгээ дээр гоё төөрөл хийдэг лээ. Уран бүтээлээ төрөгдөг лээ. Сусар армах. лав сүрэн. Биш ээ. Дээр үед амьдарч ирсэн шүү дээ хамгийн танхаа. 20 секунд үтэж байна. Ямар үг гэдэг лээ. Шүлгэрээс тийш татаж болно. Нөгөө юу штэ. Бав. Биш ээ. Дээр үед ийсэн шүү 10 дээ. секунд үлдээ. Алах чи. Шороо орнд хийсчээсэн аа. Веб юу юм. Шороо орнд яруу найргаа биш. 5 секунд. Хэлмэгдээ. 4 секунд. За дахиад 3 секунд. 2 секунд. За 1 секунд. өчөө надад юм байна. Рунама. Энэ Чанам. энэ юм би бонгын жагаахыг бүр хийчихэл өссөн зүгээр заяа. Наач 2 секунд байлаа. За хийгээд зүчих. За 2 Бас секунд нэг өгье. рекорд За 2 секунд үзүүлье. За яа шиг би бас нэг юм рекорд тогтоё гэж бодохгүй юу? 60 секунд өнгөрөхөд 6-ыг нэг ш таах. Ямар рекорд? Би тэрийг сүйдэж болж байгаа. Ямар үдэ? За инхээр өнөөдөр үзэгчтэй өнөөдрийн маань 3 дугаар шатанд 60 секундэд нэгийг ч тааж чадаагүй тэгээд амжилт. Манай хоёр зочин байна. Өнөөдөр та бүхэнд үзүүллээ. Гэхдээ энэ бол зүгээр тий. За одоо та хоёрыг маань 3 дугаар шатны маань энэ 6 самбар дээр бити бүдрээсэ гэж бодож байна. Яагаад тэгэхээр 60 секундэд нийт 12 самбар таахгүй бас арай л гоныг юм да тий. Арай л дэндүү буруу дэд амжилт очих болоо гэж бодож байна. Бас яг юм аливаа юм эсэргээр юу? Нэг болоод байгаа байна. Танаа та. За даалгавар бол яг адилхан. 6 самбар дээр олонний танил 6 хүний зураг нэртэйгээ байгаа. За. 60 секундэд амжиж энэ 6 хүнийг тайлбарлаж таах ёстой. Анхаар цаг. Хөөе чи наалтаа байж тээ. За. Дуучин Оросын албаны улсын Брэд улсын амархуу. аха. Зөв. Нөгөө хятадын нөгөө Чакича. тоглодог тэрний нөгөөх нөгөө задата юу юм хийдэг. Читлээ. Аха. Амжилттай боллоо. За дуулдаг. Юу дуулсан бэ? Толгой дээр нэг юутай тэмдэгтэй. Энэ итгэх. Монгол. Дэлгэр мөрөнгөө. Энэ харагдахгүй. За энийг. Нөгөө 18 настай ингээд нөгөө нэг нөгөө сэргэлэн солонгосын нөгөө сериал киноны сэргэлэн охин
Нөө хин. Тэрний нэр. 15 секунд үлдэж байна. Мэдгүй маа за. Нөгөө нэг Монгол улсын хамгийн одоо үг зохиолгоор алдартай хүн. Өөртөө ч адилхан бас хөтөлт хийдэг. Амар мундаг. 5 секунд үлдлээ. Монголын. 4. Яруу найрагч. Гүр азар. Таалаа. Цаг дуслаа. Мэн Чакинерс. Энийг бол би гал мэдэн штэ. Энэ хүүхдийн мэдхгүй байсан сайн надаа юу н? Тийм мэдхгүй. Энэ хүүхд чи мэдхгүй. Энэ чинь крата За ямар ч байсан 60 секунд дотроо багтаж үзэгч те хоёр олзогч маань Жан Нараа гэж. 4 алдартай амжилттай хийсэн. Сэргэлэн охин Жан Нараа гэх тийм ээ. Одоо яг одоо шүүдэр цэгийн маань үеийнхний хамгийн үзэх дуртай жүжигч нь. Уугнагийн хувьд болохоор нэг Ош ядг өмөртэй уугнагийн жинхэнэ шүтээний Чакин Норрис тий. Уугна хэд онд төрсэн бэлээ? Би хэлэхгүй юм. 70-аад оны. 80-аад оны. Чакин Норрисыг үзэж байгаа гэдэг чинь ер нь бол 80-90-ад оны хүүхдүүд байна гэсэн. Ягаад тэгэхээр Чакин Норрис бидэрт юугаар алдартай болсон бэ гэхээр алдарт жүжигчин Брюс Литэй хамтарч одоо бидний баахад одоо подолд бидийг кинонд уйдаг хүн мундаг жүжигчин байлаа шүү дээ тийм ээ. Энэ яг хоёр үеийн мэддэггүй жүжигч байгаа гэдэг. Би нэг сериал киног хард юм аа. Тэгэхээр санаачууд бол мундаг. Тэгээ би айл болох гэрийг одоо бодоос хүсэж байгаа. Монгол олон англи үзээл те. Та театрын чи ер нь телевизийн олон англи киноны төслөөр ер нь ажиллах тийм сонирхол ч юм уу тийм төлөвлөгөө байгаа болов. Ягаад тэгэхээр өмнө нь би өөрөө ч бас тоглож ирсэн амьдрал тавтай. Тийм амьдрал тавтай юм бол их гоё сонирхолтой кино байсан. олон англи кино. Оо тийм үү. Аян англи. Шүдрээс тоглоод. Оо за. Тэгвэл та хоёр чи ер нь бол дэлгэцийн бүтээл дээр бол эртний хамтрагчид. Одоо тайсны бүтээл дээр бол одоо анхны хамтарсан бүтээл болох гэдэг гэсэн үг тийм ээ. За ингээд өнөөдөр оролцсон хоёр олзогчтой маш их баярлалаа. Ингээд хаврын сайхан гинтийн билег үзэгчтэй барих гэж байгаад маш баяртай байна. Эрхэм мөндөд үзэгчид та бүхэн уугнаа шүүдэрцэг хоёрын маань тайзны бүтээл дээр хэрхэн гар нээж ажиллах вэ? Мөн хамтран ажиллах нөхөдтэйгээ хэрхэн гар нээж ажиллах вэ гэдгийг та бүхэн үзэхэд тун богинохон хугацаа үлдсэн байна. Та бүхний бүгдөө очиж хаврын энэ сайхан гинтийн билгээ аваарай гэж хүсмээр байна. Тэгээд зөндөө олмос билег байгаа шүү дээ. Гинтийн билег дээр нэмээд тийм ээ спорт машина гоё унжтай дууж бож байгаа. Шүүдэрцгийн хувьд бол гоё тийм нимгэн нойттой хувцастай залуучуудыг харах дуртай. Гол нь утаанаасаа салж ийн. Утаанбаатар маань Улаанбаатарчууд байна. Утаанаасаа салж Улаанбаатарчууд болж байна. Өдөр уртолж байна. Уугнагийн хувьд миний хувьд бол тэгэл гоё байна. Хамгийн түрүү би жүжигээр хүмүүстэй үзэх хурдхан яарч дагдлж байна. За ингээд өнөөдрийн 60 секунд байна. Өндөрлөлөө та бүхэнтэй хамт байхад маш их сайхан байлаа. Ингээ оролцогчтой би зориулаад ивент итгэгчийн гарын билгийг та бүхэндээ зориулъя. Манай нэвтрүүлгийн маань ивент итгэгч Coca-Cola. Баярлалаа. QZT. Энэ яагаад билег өгч байгаа ойлгож байгаа юм. Рекорд хийсэн нэг. Яг хэлчихсэн юм аа. Coca-Cola брэнд Fist-ээс хамгийн одоо 60 секундэд нэгийг ч таахгүй хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүмүүст өнөөдөр бэлгийн өгөөрэй гэсэн. Анх удаа ингээ та хоёр бэлгээ авч байгаа. Та хоёр дуулгамаар байна. Маш их баярлалаа. Жүжигэнт нь амжилт хүсье. Баярлалаа. Баяр. Амжилт хүсье. За ингээд үзэгчтэй маш их баярлалаа. Дараагийн 60 секунд хүртэл түр баяртай цаг явлаа. You